Шинжлэх ухаан таны мэдэх бод мөндөр сууг уран зохиол таартай үзэх сонсогчдод сайн сайхныг хүсэн мэдчилж байна. Цэнгэл Баяр миний бэлтгэн хүргэдэг дэлхийн шилдэг 50 өгүүллэг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ дугаарын хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах онтайм технологи мод мөндрийн алтан гишүүд та нар маань дэмжиж ажиллаж байна. За өнөөдөр бүгдээрээ түрүү 7 хоногт хамтдаа сонссон Английн шилдэг өгүүллэгүүдийн төвөр болсон Сохрын орон гэж номноос хатсан гар өгүүллэгийн 1-р хэсгийг уншсан. Өнөөдөр бүгдээрээ энэ өгүүллэгээ дуусгана. За тэгэхээр энэ олддгүй ховор сайхан ном. Энэ номны энэ хатсан гар гэж 1991 онд бүр хатсан гар гэдэг нэрээр хэвлэгдэж байсан энэ номыг энэ өгүүллэгийг 2 хуваагаад ч болов бид сонсож байгаа. Тэгэхээр одоо анх удаа нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс бол өмнөх хатсан гар гэсэн 1-р хэсгийн заавал олж сонсоорой. Тэгээ үргэлжлүүлээрээ одоо яг оргил хэсэгт явж байгаа. За ингээд энэ номыг бүгдээрээ Намрын энх баярын орчуулгаар сонсож байгаа. Зохиолч Томас Харди, хатсан гар. 5-р хэсэг. Трентл шидтэн. Маргааш үдэш болтол Рода өөртөө тулгарсан шалгалт сорилтоос мултрахын тулд юу ч хийхээс буцахгүй байлаа. Гэвч нэгэнт хамт явна гэж амласан болохоор хэлсэндээ хүрэхээс өөр аргагүй байв. Түүгээр ч зогсохгүй. Ер нь яваад үзвэл урд өмнө өөрийнхөө тухай огт мэддэггүй байсан зүйлс нээгдэж өөрийнхөө далдын хүчийг мэдэж магадгүй. Тэгвэл ашигтай юу? Ашиггүй юу? Ямар ч байсан явсан нь зөв байх хэмээн нийгэм дотроос нь хатгаад байсан юм. Тохирсон цагаас өмнөхөн гэрээсээ гарч хагас цаг гэртээ шуур хайлан алхасаар эгдон орох замын зүүн өмнөд салаанд хүрв. Тэр зам мод тарьсан талбайн захаар явах ажээ. Цов нүмерсэн нүүрнийхээ урдуур юм унжуулсан хүн тэнд хэдийний ирчгсэн зогсож байв. Рода лооч хадагтайг таньж гараа хүзүүнээсээ уйж тогтоосон байхыг хараад сэрдхийн цочив. Тэр хоёр хоорондоо бараг үг солилцсангүй шууд л өксүүр замаар дээш мацаж гарав. Тэр хоёрын ийхүү очихоор зорьсон сүрлэг бөгөөд дүнсгэр хөдөө нутаг хагас цагийн өмнө ардаа орхисон үржил шимт газрыг бодвол нилээд өндөрлөгт оршдог юм. Нилээд удаа явж байж зорьсон газраа хүрэх ёстой байлаа. Хэдийгээр одоо дөнгөж их үд хивэж байсан боловч өтгөн хар үйлс нүүж эргэн тойрныг улам дүнсгэр улам харанхуй болгоно. Салхи намагт газрын дов толгодыг орон тайлагдшгүй уян гашууд автсан мэт уйлахаж. Энэ намагт газар хожим нь олон жилийн дараа Лир хэмээн өргөмжлөгдсөн Вэссексийн ван Энагийн амь тавин тарчилж байсныг үзсэн ч байж болох юм. Гертруда лоож байн юм ярих гэж оролдох боловч Рода их бодолд автсан байсан болохоор хариуд нь ердөө ганц 2 үгэл дуурна. Яагаад ч юм бэ? Цуг яваа эмхтэнхээ өвчтэй гар талд нь санаандгүй гарах болгондоо сэжиглэн сандарч шалуухан нөгөө талд нь гүйж гарахыг бодно. Тэр хоёр ингэж шавар дундуур баахан зүтгэсээр уруудаж тэрэгний зам дээр гарч харвал нөгөө зорьсон хүнийх нь байшин харагдав. Манер хүмүүсийн хүсэлтээр эм дом барьдгаа олон зарлаж тунхагладгүй энэ ажлаа цаашид үргэлжлүүлэх үгүй нэг их бодол санаа зовдгүй тийм л хүн байлаа. Түүний гол сонирхол нутгийн янз бүрийн мод ургамал төлөө түлш зэргийг бэлдэж борлуулахад оршиж байв. Тэгээд ч хаширээр өөрийгөө агуу их далдын хүчтэй гэж боддоггүй байсан бөгөөд хэрвээ түүнд үзүүлсний дараа хүний гайхамшигтай арилжих юм бол үннийг хэлэхэд үзүүлсэн болгоно нь арилдаг байсан л та. Тэр ердөө л наадах чинь өөрөө санаандгүй арилчих чээ. Би зүгээр яах вэ? Аяг арх уух гэдэл чамаас хитэн зоос авсан гэж хэнэгчгүй хэлдэг юм. Тэгээд шал өөр юм яриад эхэлнэ. 2 бүсгүй хурж очиход өвгөн ашгүй гэртээ байж байна. Үннийг хэлэхэд тэр хоёрыг уулнаас бууж явахыг харсан юм. Тэрбэр улаан нүртэй, буурал сахалтай хүн байсан бөгөөд харцаа Родагаас үл салгана. Лооч хадагтай түүнд өөрийнхөө өвчний тухай ярьлаа. Дараа нь тэр хүн өөрийгөө дооглон басамжилсаар гарын нарийн үзлээ. Эний чинь эдгээдэг эм дом байхгүй дээ. Муу сансан дайсны чинь хараал байна. Рода сэрдхийн цочиж арга шавхрав. Лооч хадагтай дайсан гинэ? Юун дайсан байдаг вүлээ?
Өвгөн толгой зэгсрээд чи өөрөө сайн мэдж явах ёстой доо. Хүсчихвэл дайсны чинь заагаад өгч болно. Гэхдээ чухам хинбэ гэдгийг хэлж чадахгүй. Миний чадах юм ердөө энэ. Тэгээд ч ийм юм хийн гэхэд нэг их дуртай биш л байна шүү. Хадагтай. Та тэр хүнийг зааж өгөөч гэж салахгүй гуйла. Тэгээд үнэхээр салахгүй бололтой байхаар нь Родад гадаа хүлээж бай гэж хэлж лож хадагтайг дагуулсаар дотог шоорлоо. Байшин нь үүдний өрөөгүй өрдөөл ганц том өрөөтэй байсан учраас Рода Брук дутуу хаасан хаалганы завсраар дотор болсон бүх юмыг харж чадсан юм. Тэр хүн аяг шанагны шүүгэнээс шилэн аяг авч ус дүүргээд дараа нь өндөг авчирч нэг нууц аргаар шившив. Тэгснээ өндгөө өнөөх аягныхаа ирмэгт тогшин хагалж цагааны нустай хольж шарын хальсанд нь үлдээв. Ус нь булингартахад шилэн аягаа цонхонд ойртуулад гэрт рүү дад булингартаа ус руу сайн гарахыг тушаав. Тэр хоёр булингартаа устай аяг тавьсан ширээний дээрээс тонгож байна. Сайлчин эмэгтэй өндөгний цагаан нь усанд живэх тусмаа өнгө хувиргаж байгааг харж байсан боловч хол байгаа болохоор яг ямар хэлбэр дүрстэй болсныг харж чадсангүй. Далдын нууц хүч чадалтай өвгөн залуухан эмэгтэйгээс ямар нэг хүний нүүр царай эсвэл бие гайлбартай адилхан болж гэнэ үү наадах чинь. Эмэгтэй шивнэн хариулсан болохоор Рода бас дуулсангүй. Эмэгтэй аягнаас нүд салгалгүй ширтсэн хിവэр л байла. Рода буруу харан эргэж хідэн алхам холдов. Лож хадагтай гарч ирэхэд тэрний нүүр царай уул толгодын гунигт бараан сүудэр бүхий дэвсгэр дээр Родагийн нүүртэй адил цонхгоор цагаан харагдаж байв. Трэндэл түүний араас хаалгаа хав. Хоёр эмэгтэй тэр дороо ирсэн замаараа буцав. Гэвч Рода хамт яваад замын ханинд өмнөхийгөө бодвол хувирч өөрчлөгдсөнийг мэдэрлээ. Тэгээд сорж асуулаа. Шан хөлс гэж юм авч гэнэ үү? Гэрт рүү хариудна. Гүй ээ. Юу ч авсангүй. Ганц ч зоос авахгүй л байна. Чиний нүдэнд тэгээд юу үзэгдэв? Юу ч үзэгдсэнгүй. Сонин болгож ярих юм алгаа. Эмэгтэй элтэд бие барьсан шинжтэй тэрний нүүр царай юр хөдөлгөөнгүй болж баяр баясгалан нь арилж Родагийн унтлагын өрөөнд орж ирсэн шулмын нүртэй төстэй болчихж. Тэр хоёр баахан дуугүй явсны дараа лож хадагтай гинэт ийшээ ирэх тухай чи санал гаргасан уу? Тэгсэн бол хачин юм аа. За гэхдээ альч талаас нь харсан бид хоёр энд хэрэггүй ирлээ гэж хэлж болохгүй. Анх удаа сайлчин эмэгтэй бүх бие сэтгэлийг их ялалтын баяр баясгалан эзэмдэв. Одоо тэр хоёрын амьдралыг ямар нэгэн хөндлөнгийн далдын хүч мөргөлдүүлсэнийг залуу бүсгүй ойлголоо гэхэд нэг их сандарч гэмшихгүй гэдгээ ухаарав. Тэр хоёр урт бартаатай замдаа энэ тухай дахин ярьсангүй. Гэвч өвлийн турш тэр хүндийн сүүний олон ферм дээр хүмүүс Рода Брукийн хараалаас болж лож хадагтай зүүн гар аажмаар хатаж ажлаас гарч байгаа, ажиллагаагүй болж байгаа хэмээн бие биедээ шивэнцгээсэн юм. Харин Рода зүүдэндээ үдсэн шулмын тухай мэддэг зүйлээ хүнд хэлэлгүй тас нуус юм. Гэвч бас царай алдаж, турж, сулдлаа. Тэгээд хавар болоход хүүтэйгээ хамт Холмстокоос гарч Орос ураггүй алга болсон юм. 6 дугаар хэсэг 2 дахь оролдлого. Энэ цагаас хойш 6 жил өнгөрлөө. Ложийнхны гэр бүлийн амьдрал уйтгар гунгийн урсгалд автаж өдөр ирэх тусам улам доройтон муудаж байлаа. Фермчин өөрөө голцсон уруу царайлж үг дуу цөөнтэй явна. Уран гойлог би үзэгсэлэнт царайг нь шохоорхон сүү тавьж авчирсан эхнэрийнх нь зүүн гар хүний нүд далдармаар аимшигтай муухай эрэмдэг болжээ. Түүгээрчүүл барам. Энэ хугацаанд эхнэр нь хүүхэд гаргасангүй. Тэрээр 200 гаруй жилийн турш тэр хүндээд суурьшсаар ирсэн гэр бүл ингээд өөрөөр нь дуусч байна хэмээн ойлгожээ. Үе Рода Брук болон тэрний хүүг санаж энэ лав бурхан тэнгэр өөрийн шийтгсэн хэрэг гэж бодоход дотор нь харанхуйлдаг байлаа.
Уг нь уужим сайхан сэтгэлтэй, сурч мэдсэн зүйл ихтэй байсан Гертруда одоо уур уцаар ихтэй төргөн хуйрамт хазантай хүнд итгэхэ болсон авгаа болж өөрт нь таарлсан хэрэгтэй хэрэггүй эм дом хөөцөлдөж гагцхүү яаж нөгөө өвчнөөсөө салахыг л үргэлж бодно. Тэрбээр хар хүндээ үнэхээр ижилсэн дасс нь эргэлзээгүй бөгөөд эргэж нүүр царай би галбирынхаа гоо үзэгслэн сэргэж эр нөхрийнхөө зүрх сэтгэлийг эргүүлэн өөртөө татнаа хэмээн найдахын ихээр найдаж байсан юм. Улмаар жижиг өрөөндөө 9 жорын эм домтой шил боодол янз бүрийн тостой сав цуглууллаа. Ингээ зогсохгүй. Янз бүрийн далдын хүч бүхий ургамал, хүнийг татдаг далдын хүч агуулсан янз бүрийн юмс. Мөн сургууль сурч байхдаа үнэхээр тэнэг юмаа гэж доогддог байсан далдын хүч ид шидийн тухай ном цуглуулсаар байсан юм. Үе нөхөр нь тэр олон новшийг харахаараа чи одоо элдвийн эм дом муу ёрын хог новш цуглуулж байгаад үгүй лавл нэг өдөр энэндээ хордон доо. Эмэгтэй хариуд нь юу ч дуурдаггүй байсан бөгөөд харин жигтэйхэн гунж гомдсон зөөлөн харцаар өөдөөс нь хардаг байв. Тэгэхэд нөхөр нь авгаагаа өрөвдөж хэлсэн үгэндээ гимшин. Гертруда минь чи ойлгож байгаа. Би чиний л тусын тулд ингэж хэлж байна шүү дээ. Би бүгдийг гаргаж хайнаа. Тэгээд дахиад хизээч ямар ч эм дом хэрэглэхгүй. Чи нэг л уйдаад авах шиг санагтаад байна. Чиний сэтгэлийг хөгжөөж байх нэг хүүхэд өргөж авъя гэж удсан. Тэгс одоо тэр жаал маань бүр том болчихч. Гэхдээ тэгээд ч сууж байсан газраасаа явчихжээ. Хаашаа алга болсныг мэдэхгүй байна. Эмэгтэй ямар хүүхдийн тухай яриад байгааг нь таамаглаж л байлаа. Учир нь хэдийгээр энэ талаар нөхөртөөгөө ганц ч үг сольж байгаагүй боловч энэ хэдэн жилийн турш Рода Брукийн түүхийг нэг биш удаа тэр сонссон юм. Тэрийн талшиднийд очсноо нөхрөөсөө тас нууж тэр ганцаараа амьдардаг өвгөн юу гэж хэлснийг ч хавд арчээ. Одоо Гертруда дөнгөж 25 хүрч байгаа. Гэвч 25 хол гарсан юм шиг харагдана. Заримдаа өөртөө шивнэн хэлэх нь хүнтэй ханилаад бүтэн 6 жилийн нүүр үзэж байгаа боловч хэдхэн сарл хайрлагдахын жаргалыг амслаа. Текстний зовж байгаагийнхаа учрыг санаж хатаж байгаа гараа гунигтай гар харж эргээд анх намайг олж харахад нь байсан шигэ болоод өгөөч тээ гэж чивнэн. Тэгээд нөхрийнхөө үгэнд орж өнөөх олон эм дом далдын хүч бүхий элдвийн зүйлээ устгасан юм. Гэлээч гэсэн өвчнийн эдгэж чадах ямар нэг эм олох юмсан гэсэн хүсэл санаа сэтгэлийн эзэмд нь зовоосон хэвээр байжээ. Тэрбээр Рода дургүй байсан ч гэсэн бараг хүчээр зөвшөөрүүлж газарчлуулан очсон. Тэрийн үгнийг дахиж очоогүй юм. Гэтэл гинэт тэр үгэн одоо амьд байгаа бол өөрт нь туссан хүний хараалыг зайлуулж өгч юуны магад хэмээн бодож гомдлын мөрөөр сүүлчийн удаа туршаад үзэхээр шийдэв. Тэр удаа явж очиход нь тэрний шилэн аяган дотор найруулж үзүүлсэн тодорхой бус хэлбэртэй зурамг нь ертөнцид ирэх ганцхан эмэгтэй дүрийг санагдуулсан бөгөөд хэдийгээр тэр үед мэдээгүй ч гэлээ хожим тэр эмэгтэй өөрт нь муу санаж хонзогнох учиртай байсныг мэдсэн юм. Тэгэхээр өвгөн бас ортоос худлаа хэлээгүй тодорхой. Түүнд багч игсэн итгэхээс өөр аргагүй байлаа. Тийм учраас ямар ч байсан очиж тэрнтэй дахин уулзахаар санаа шолоод. Энэ удаа үгнийх рүү ганцаараа явлаа. Замдаа баахан төөрч замаа ололгүй нэлээд бодилсан юм. Тэгэж явсаар арай хийж трендлинд очвол түгжээтэй хаалга мөргөв. Гэвч гэртээ ирэхийг хүлээж зогссонгүй. Харин алсад ажиллаж байгаа үгний бүхтэр биеийг харж таниад зүгэлжээ. Трендл үгэн эмэгтэйг таньж хэсэг хэсгээр нь түүгээд овоолж байсан наанг зангууны үндсээ газар тавьж өдөр богино шөнө урт болсон болохоор эмэгтэйд гэртээ буцах урт цамд нь хань болж жаахан төхүүлж өгье хэмээжээ. Ингээд тэр хоёр зэрэгцсэн алхав. Трендл бол бараг эрүү өвдгөн нийлсэн үгэн байсан бөгөөд тэрний үсний өнгө газрын өнгөнөөс ялгарахгүй болсон байлаа. Та янз бүрийн хавдар арилгаж чаддаг хүн байж яагаад миний энийг арилгаж чадахгүй байх вэ те? Чи намайг ихээхэн далдын хүчтэй хүн гэж хэтрүүлж бодоод байна да. Би ч одоо өндөр настай хүн. Хүч чадал маань ч буурч харсан.
Гүгүй наадахыг чи арилах гэж оролдоод нэмэргүй. Миний хүч хүрэхгүй. Гү чи ер нь наадахаа арилах гэж яаж оролдов доо? Эмэгтэй өдөө төдий удаа хэрглэж байсан 100 эм дом хүний хараал хариулдаг гэцгээдэг нунтаг шингээсэн хидий. Нунтаг шингээсэн хидийг нэрлэхэд өвгөн толгоогоос эксрэв. Тэгээд цаашаасан байдалтай хэлсэн нь. Зарим нь ч яг вэ сайн юм байна. Гэхдээ ихэнх нь чиний над өвчнийг ангаж чадахгүй. Ямар ч нэмэргүй. Наадах чинь өрөвсдөг шарах биш. Харин хатаадаг өвчин байгаа юм. Тийм болохоор эдгэрхтэй үрэх юм бол доорхно. Нэг мөсөн эдгэрчин. Тэгэж эдгэх юмсан. Наадахыг чи эдгэх ганцхан л аргыг би мэднэ. Энэ арга иймэрхүү маягийн өвчнийг заавал эдгээдэг. Би бүр хэний ч өмнө хэлж чадна шүү. Гэвч түүнийг хэрэглэхэд хэцүү. Ялангуяа эмэгтэй хүнд их хэцүү. Тэгэхэд ямар арга юмтай хэлээд өгөөч. Чи наадгараа дөнгөж дүүжлүүлсэн хүний хүзүүнд хүрэг. Өвгний үгийг сонсмогцоо эмэгтэй хэртгэн цочив. Нөгөө элбчээ өвгөн хэнэгчгүй үргэлжлүүлэх юм. Хүүрн хөрхөөс өмнө шүү. Дүүжлүүрээс дөнгөж буулгасныхан дараа амжиж хүргэнэ. Тэгээд энэ арга чинь миний гарыг яаж эдгэх юм бэ? Цус чинь солигдож, бүх бие чинь өөрчлөгднө гэсэн үг. Гэхдээ ингэхэд маш хэцүү. Мэдэж байна. Цаазлуулах ял авсан хоригдол байгаа шоронд очиж тэндээ цаазын цавцсан дээрээс хүүрийг буулгаж иртлэн чи хүлээн. Чамаас өмнө ийм аргаар өвчнөө андгаасан хүн олон байдаг юм шүү. Харин чам шиг ийм хөөрхөн хүүхэн байгаагүй. Би ярьсны өвчтөе олон ч хүнд энэ зөвлөгөөг өгсөн. Гэвч тэр цагаас хойш олон жил өнгөрсөн байна шүү. Хамгийн сүүлийн удаа гэхэд одоогоос 12 жилийн өмнө 13 онд болсон юм байна. Өвгөн эннээс өөр юу ч хэлсэнгүй. Тэгээд эмэгтэй гол цамд хөргөж өгөөд буцахын түүс болж шалуухан эргээд явчихлаа. Эмэгтэйн өгөх гэсэн мөнгийг урдын адил бас л авсангүй. 7 дугаар хэсэг аялал. Өвгний яраа Гертрудагын сэтгэлийн гүнд хоногшлоо. Эмэгтэй өвгийн зориг муутай хүн байтал дээр нь ийм муухай аргаар өвчнөө ангааж болно гэж хэлж байдаг. Ер нь энээс илүү тэрний жигшил зэв үүслийг төрүүлэх ийм дом энэ ертөнцид байхгүй гэдг нь эргэлзээгүй. Тэгээд ч энэ аргаар эмнэн гэдэг юутай хэцүү вэ гэдэг нь тодорхой юм. Мужийн нийслэл Кастербридж хэмээх хот эндээс 15 орчим бээрийн зайтай байдаг юм. Хэдийгээр тэр үед хүнийг ердөө морь хулгайллаа, эсвэл айл ухлаа гихтэл үг дуугүй цаазалж байсан ч гэсэн ер нь хэрэгтэнд цаазлах ял ноогдуулалгүй шүүхийн хуралдаан болох нь өдрийн од шиг ховор байсан боловч ямар нэг хүний туслалцаагүйгээр цаазлуулсан хүний хүүрт гар хүрнэ гэдэг бол сансныг гарц юм. Грентлийн хэлснийг эр нөхөртөө хэлэх юм бол дүрэлзээд явчих нь хэмээн айсан учраас ганц ч үг хэлж сэжиг авахуулахгүй юм шүү хэмээн бодоод нуулаа. Эмэгтэй хэдэн сарын турш юу ч хийсэнгүй эрэмдэг гартаа эмзэглсэн хэвээр явсан юм. Тэрээр дөнгөж 25 настай байсан бөгөөд тэгээд ч эмэгтэй хүн байсан учраас гоо үзэсгэлэнгээ сэргээснээр эр нөхрийнхөө хайр дурлалыг эргүүлж олж авахыг тэсэлгүй хүсэж ямар ч байсан өөрт нь хор болохоо өнгөрсөн энэ аргыг туршаад үзэх хэмээн нэг юм дотроос нь хатгаад амраахгүй байсан юм. Хэрэв өөрөөс нь асуусан бол муу аргаар ирсэн юмыг муу аргаар л хариулан танилцуулах хэрэгтэй гэх байсан биз. Үхсэн хүний хүүрэнд гараа хүргэн гэхээс бүх бие нь ардсхийж байсан боловч эд шидтэй үгний хэлсэн тэгвэл чиний цус солигдно гэсэн үг эвгүй санагдах авч бас ч гэж шинжлэх ухааны үндэстэй юм шиг бодогдож үзэг талддаг юм уу гэсэн хүслэн шунлын гал улам хүчтэй асаж улам зоригжуулж байлаа. Тэр үед энэ мужид цорын ганц сонин гардаг байсан юм. Нөхөр нь энэ сониныг хүнээс гуйж авч алдаг хоног уншдаг байлаа. Гэвч хуучин цагт мэдээ мөн л хуучин маягаар тардаг байсан. Амнаас ам дамжин, нэг 8-ны газраас нөгөөд, нэг ярамгаас нөгөө ярамгт гэсээр ингэж явсаар альва мэдээ тэр тусмаа хүн цаазлах тухай мэдээ иргэн тойрон 20-оос доошгүй бээр газарт орхноо тархаж цөөн хүн л дуулалгүй өнгөрдөг байсан юм.
Холмс Тоукийн тухайд гэвэл зөвхөн ялтанг яаж цаазлахыг харахын тулд нутгийн зарим сониуч хүн Касл Бриж руу явган явж мөн өдөртөө багтан буцаж ирдэг байлаа. Дараагийн шүүхийн хуралдаан 3 дугаар сард болно гэж ярьцгааж байв. Гертруда Лож шүүхийн хуралдаан болохыг дуулаад бололцоо гармагц. Хэн ямар ял авав гэдгийг мэдхийн тулд нутгийн дэм буудалд очиж баахан сууж сургалжээ. Гэвч тэр энэ удаа хоцорсон юм. Цаазаар авахуулахаар заагдсан хүмүүсийг юу юугүй цааш нь харуулах гэж байсан тул энэ богино хугацаанд амжиж цаазлах газар хүрч очоод хүүрэнд хүрэх зөвшөөрөл олно гэдэг санахын чаргагүй хэцүү ажил байлаа. Харин нөхөр нь тусалахын бол бүтэж магадгүй талтай байсан боловч энэ тухай бодхоосоо ч айсан юм. Нөхөр нь тэр хавийн арайхийн амьд зогоож байгаа бяцхан тосгодын сүжиг бишрлийн тухай ярих юм бол дүрсхийгээд явчихдгийг ажигласан байсан. Тосгоныхан өөрийнх нь тухай элдв ховжив ярьж өөрсдийгөө нэг ясны зугаацуулдгийг мэддэг байсан болоод ч тэр үз. Тийм учраас дараачийн бололцоог хүлээх хэрэгтэй боллоо. Олон жилийн өмнө яг Холмс Тоук тосгоны татаж ундаг өвчтөй 2 хүүхэд хэдийгээр хөрш зэрэгэлдээ сүмийн лам нар муу ёр хэмээн хорсон боловч цаазалсан хүний хүүрт хүрч эдгэрсэн гэж дуулж санснаа хэрэгжүүлэх минь гэж улам зориглож санаашуулав. Ингэсээр байтал 4, 5, 6 дугаар сар өнгөрөв. 6 дугаар сарын эцсээр Гертруда ямар нэг хүн цаазлуулаасаа гэж бүр тис чадан хүсэн хүлээж байсан гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй байх. Хэдийгээр урдын гэдэл орой болгон бүх амьтны сайн сайхны төлөө мөргөл үйлддэг байсан боловч одоо сэтгэлийнхээ гүнд өөрөө ирэхгүй. Бурхан минь, гэмтээ гимгүүн хамаагүй нэг хүнийг шалуухан цаазлаад хачтээ гэж мөрөгдөг болсон юм. Энэ удаа эмэгтэй эртнээс өөрт нь хэрэгтэй сураг чимээг чих тавин чагнаж, амьтан хүнээс сургалан ер нь бүх юмаа урьдаас бодож төлөвлөлөө. Тэрнээс гадна ургац хураахын өмнөх зуны урин дулаан цаг байсан болохоор нөхөр нь цагийн сайхныг ашиглаж зав гармагц хэд хоног гэрээсээ хол явдаг байсныг ч тооцооллоо. Энэ удаагийн шүүхийн хуралдаан цугаараа 7 дугаар сард болох ёстой байжээ. Эмэгтэй нөгөө очдог дэм буудалдаа очив. Энэ удаа ердөө ганцхан хүн гал тавьсан хэрэгээр цаазлуулахаар яллагдсан гэдгийг мэдэж авлаа. Одоо эмэгтэй яаж Кастл Бриж очдог вүлээ гэхээсээ илүү яаж шоронд нэвтрэх зөвшөөрөл олох вүлээ гэж санаа зовж ив. Хэдийгээр урьд өмнө иймэрхүү зөвшөөрөл хайсан хүнд тэр нь зовлонгүй олддог байсан боловч явандаа тийм зөвшөөрөл хайсан хүн ч үзэгдэхэ болсон болохоор энэ уламжлал тасарч мартагдсан юм. Эмэгтэй өөртөө нучрах саад тодгорын тухай эргэцүүлэн бодож нөхрөөсөө тусламж гуйх шахлаа. Нөхөртөө шүүхийн хурлын тухай цухуулгаад үзэх юм бол цаадах нь ярих тун дургүй. Урьд урдынхаасаа илүү хүйтэн царай гаргасан болохоор одоо юу ч хийсэн нэгэнт санаашуулгадсан болохоор ганцаараа л үзээ талтахаар шийдэж цааш юм ярьсангүй. Энэ хүртэл хатуу ширүүн байсан хувь заяанд гэнэт сайнаар эргэв. Ялтныг цаазлахаар тогтсон Бямб гаригийн өмнөх пүрэв гарагт нөхөр нь би ажиллаар яарамг орох боллоо. 2 хоногоос нааш ирэхгүй. Харамсалтай чамааг авч явж чадахгүй гэж хэлсэн юм. Нөхрийнхөө ийхүү хэлэхэд эмэгтэй гэртээ ганцаараа үлдэх болсноо туйлын урайлгахан хүлээж авч зөвшөөрсөн болохоор нөхөр нь өөрөө ирэхгүй авгааруугаа гайхан харав. Урьд өмнө нь ингэж хэд хоногоор өөрийг орхиж авахыг дуулмагцаа баахан гутарч гундаг байсан юм. Гэвч удалгүй нөхөр нь хизээ язааны зангаараа дууга хурааж товлсон өдрөө Холмс Тоукоос яваад өгөв. Одоо эмэгтэй холын замд гарах хэлж. Эхлээд морио тэргэнд хөллөөд явдаг хэрэг хэмээн бодов. Гэвч цааш нь бодвол тэргээр явах юм бол заавал татвар төлдөг замаар явах болно. Тэгэх юм бол хүмүүс нөгөө муухай өвчтөг нь мэдэх тул аюул 10 дахин өснө гэж болгоомжлох хэрэгтэй болов. Тэгэд морь унаж хөл хөдөлгөөн ихтэй замаас зайдуухан явхаас өөр аргагүй болов. Баасан гаригийн орой зарцуудынх нь нэг морийг авчирч эмээллэж бэлтлээ. Эмэгтэй хэдийн хувцас өмсч гисэн явхад бэлэн болчихсон байсан бөгөөд доошо буухаасаа өмнө нөгөө үрчиж хатсан гараа харав. Тэгээ хэлсэн нь. Хэрвээ чи юм болоогүй бол би юу боллоо гэж энэ тамиг амсах юм бэ? Зарим хувцас хийсэн баадангийнхаа амийг боож байхдаа зарцтаа. Уулзъя гэж бодсон хүнтэйгээ уулзаад өнөө оройдоо багтаад ирч чадахгүй бол
хэрэг болох байхаа гэж удаад хувцас авч явж байгаа юм. 10 гэхэд ирэхгүй бол битгий санаа зовоорой, хаалгаа сайн хааж цаачлаарай. Ямар ч байсан би маргааш заавал ирнэ. Дараа нь болсон бүх юмаа нөхөртөө нэгэнгүй ярьж өгнө. Сансан хэрэг нь бүтэх юм бол дими юм хийлээ гэж хэлэхгүй байх. Нөхөр нь лав өршөөнө гэдэгт эргэлзэхгүй байлаа. Ингээд үзэгсэлэнтэй хөөхөн гэрт рүү талоож нөхрийнхөө эзэмшил газрыг орхиж зорьсон хэрэгэ бүтээхээр явхад бүх биеийн дагжин жижирч байв. Хэдийгээр тэрний очие гэсэн газар нь Кастер Бриж байсан боловч нэг тосгоноор дайрч өнгөрдөг шулуун замаар нь явсангүй. Эхлээд ухаан зарж яг эсрэг зүгт нь явлаа. Тэгэд байшингийн бараа тасармагц эхлээд эгдон орж дараа нь намаг эхлэхэд тойрч эцэст нь баруун зүгийг зорин зөв замдаа орлоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах OnTime технологи дэмжиж ажиллаж байна. 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүд худалдаа эрхлэгчдэд зориулсан кассын систем хөгжүүлдэг компани юм. Монгол орон даяар байдаг 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь OnTime-ийн программыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр 2024 оноос эхлэн М-банктай хамтран 2 маш гоё үйлчилгээ хэрэглэгчдэд санал болгож байна. Эхнийх нь гэвэл Тэг.6% шимтгэлтэй банкны карт уншигч. Ихэнх банкны карт уншигч нь 1% шимтгэлтэй байдаг. Харин OnTime-ийн санал болгож байгаа М-банкны карт уншигч ашигласнаар 40% хэмнэлт хийх боломжтой. Та сардаа 30 сая төгрөгийн борлуулалттай бол банкны шимтгэлээс сардаа 400 мянга, жилдээ 4.5 сая төгрөг хэмнэх боломжтой. Хоёр дахь нь гэвэл OnTime-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 100% онлайнаар олгох боломж байна. Та ямар ч материал бүрдүүлэхгүй, банкн дээр очихгүй, байгаа газраас авах боломжтой. Дэмжиж ажиллаж байгаа OnTime технологид маш их баярлалаа. Лавлахыг хүсвэл 77 77 34 44 хамтран ажиллагчдаа баярлалаа. Эмэгтэй яагаад ч бузар шулмын хувь заяа өөрийнх нь хувь тавилантай ээдрээтэйгээр сүлжилтэн холбогдож байгааг мэдэрч байсан болохоор шалуухан татгалзаж энэ шөнийг өнгөрөх өрөөнд орж бодолд автан суув. Одоо хүртэл ямар аргаар шоронд нэвтрэн орох вэ гэдгээ тэр олоогүй л байлаа. Тэгснэ гинэт нөгөө залтай хүний хэлснийг санав. Тэрээр чи гоо үзэгслэнгээ зөв ашиглаж чадах юм бол шоронгийн бүх хаалганы түлхүүр чиний гарт орно гэж хэлж байсан юм. Хэдийгээр залуу насын бодвол гоо үзэгсэл нь буурсан боловч сандаг санаа бодтгол бодол. Урьд өмнө шоронгийн ажилтнуудтай уулзаж учирч байгаагүй болохоор тэдний тухай үнэхээр сайн мэдэхгүй байлаа. Шоронд дарга гэж байдаг, бас урлагч дарга гэж байдаг хэмээн дуулснаас цаашгүй. Гэвч заавал ярахчин байх ёстой гэдгийг сайн мэдэж байсан учраас юун түрүүнд шууд л ярахчинтай нь уулзуул дээр гэж шийдлээ. 8 дугаар хэсэг усны дэргэд суух даянч. Тэгэхэд ч тэрнээс хойш нэлээд хэдэн жилийн дараач шорон болгон нэг ярахчантай байлаа. Гэрт рүүтээ асууж сургалсаар байгаад Кастер Брижийн шоронгийн ярахчин орой дээрээ шоронгийн барилгатай их цатан цохооны хормойг оруулсан тогтуухан урсгалтай хөл алдам гүнзгий голын ирэг дээр бяцхан байшинд суудгийг мэдэж авлаа. Энэ гол урссаар нөгөө Стиклфорд, Холмстокийн нуг бэлчээрийг усалдаг гол мөн гэдгийг мэддэггүй байв. Тэрээр хувцсаа сольж өмсөд цай ууж хоол идэхээс өмнө нөгөө ганцаараа шаван харагдаж байгаа байшинд очихоор голын ирэг дагуу зураах замаар орж алхасны учир юунд вэ гэвэл ер нь ямарваа нэгэн нарийн ширийн асуудал тулгархад заавал түүнийг ухаан ойлгож баймаж л сая тайвширдагт нь оршихаж. Ийхүү замаар алхаж явхдаа шоронгийн дэрэг дүр өнгөрч тэрний хашааны хаалганы хавтгай дээвэр дээр зангидж босгосон тодоос тод харагдаж байгаа 3 мод нүдэнд нь тусаж холоос харахад олон цэг шиг нааш цааш хөдөлж байсныг санаж юуны учир босгосон мод болохыг мэдээд алхаага нэмэн дэрэг дүүрэн доошо харан өнгөрөв. Дахиад 100-аад алхам явж нөгөө жаалын зааж өгсөн ярагчны гэрийн гадаа иржээ. Энэ байшин голд ойрхон бөгөөд далангийн дэргэж шахам өндөрлгөөс буух ус араатныхаа арслан архирж байгаа юм шиг аимшигтай яшуугна. Байшингийн дэргэд зориг дутан зогсож байтал хаалга нь онгойж нэг гартаа дэнлүү ярьсан нөгөө гараараа түүнийгээ салхинаас халгалсан өвгөн гарч ирэв. Хаалга гаднаас нь цоожилж унтлахын өрөөндөө орох гэж байгаа бололтой гаднах шатаараа дээш өсөж эхлэв. Гэрт рүүдээ өвгнийг харан хурдалсан боловч дөнгөж шатанд хүрч байхад цаадах нь хэдийнэ дээр гарчихсан байлаа. Эмэгтэй усны шууганаас илүү чанга хашгирч дуудахад өвгөн сонсож нэг юм доош хараад
Юу хийж яваа хүн бэ? Тантай хэд 3 үг солих гэсэн юм аа. Өвгөнд инлүүнийхээ гэрлийг тусгаж царайжилсан байртай нэг цонхгор эмэгтэй дээшээ харан зогсож байгааг хараад шатаараа уруудлаа. Ярагчны нэр нь Дэвис. Тэр хэлсэн нь. Уг нь би унтадгийн билүү гэд явж байсан юм. Эрт унтвал эрт босно. Гэхдээ тантай жаал саатан уулзахад дургуутсах юм алгаа. За манай дор гэж хэлээд өвгөн саяхан цоожилсан хаалгаа онгойлгож өөрөө төрүүлэн дотгошооров. Өвгөн үндсэн ажлынхаа хажуугаар бас цэцэрлэгчээр ажилладаг байсан тул дотог шормогц юун түрүүнд байшингийн нэг болонд хураасан цэцэрлэгчийн багж хэрэгсэл нүдэнд тосов. Эмэгтэй хөдөөний хүн шиг харагдсан учраас өвгөн дуурхаас өмнө өрсөж чи намайг тариа ногооны ажилд туслаач хэмээн гуух гэж байгаа бол шууд л чадахгүй гэдгээ хэлчихье. Би Кастер Бриджес ер гарч үзээгүй хүн шүү. Миний жинхэнэ ажил бол шудраг үйл гүйцэтгэгчийн үүрэг. Тийм би мэдчихээн. Та тэр ажлаа маргааш хийн үсттэй. За тийм ээ. Тэр хэрэг чамд ямар хамаатай юм? Босод хүмүүстэй адилхан олсны тасархай гордож ирсэн бол хол явсан хөлний гарц шүү. Тэр олсны тасархай чинь хүний эрүүн дор байхдаа яадаг билээ яг л тийм тустай идгэж би үргэлжил хэлэх юм да. Энэ цаазлуулах гэж байгаа хүний чинь хамаатан садан юм уу? Чи хамаатан саднаа юм уу? Эсвэл чиний хөлсөлж ажилуулж байсан хүн чи юм уу? Гэж өвгөн сүүлчийн асуултаа эмэгтэй хувцс хонрыг ажигласнаа хэлв. Гүйгүй. Яг хэдэн цаг цаазлах юм бол? Цаазалдаг цагтаа л цаазлна 12-т. Лондонгоос шуудангийн тэрэг ирсний дараа. Шуудангаар өршөөх зэрлэг ирж магадгүй. Тэгээ бид тийм захиа ирэх нү гэж хүлээдэг юм. Хөх, яана. Өршөөх гинэ. Гүү айлгүй дээ. Ажилдаа дуртай хүний хувьд би ч гэсэн тэгж найдаж байна. Гэхдээ ер нь хорвоод өршөөгдөх ёстой хүн гэж байдаг бол маргааш цаазлуулах гэж байгаа тэр хүн яа харахгүй мөн дөө. Чааваста дөнгөж 18 хүрсэн хүү байгаа юм. Нуруу өвс шатахад санаандгүй дэрэгдэн байжгаад баригдсан юм гинлээ. Гэхдээ нийлээд их өвс шатаж ихээхэн гар цохирол учирсан болохоор дахиад ийм хэрэг гаргуулахгүй тулд хүмүүсийг яс махандаа шингэтэл ойлгогээ гэд тэр хүүг цаазалж байгаа юм. Үгүй би зүгээр л нэг юм мэддэг худал хэлдэггүй хүний зөвлснөөр хүний хараалыг зайлуулахын тулд тэр цаазлуулах хүнд цаазлуулсныхан дараа хүрэх гэсэн. Тийм үү. Одоо ойлголоо. Урд өмнө олон хүн ингэж над дээр ирдэг байсан. Гэхдээ цусаа солих гэж яваа хүн гэж чамайг хараад бол бодсонгүй шүү. Гэхдээ ер нь юу ч өвдөд байгаа юм. Би эхлээд мэдэх ёстой юм. Миний гар. Ярагчин гарыг анхааралтай үзснэ. Эн чинь нийл сорив шивдээ. Тийм. Өвгөн сэргээд явчихав. Тэрээр цааш нь үргэлжлүүлэн нэрээ тэхээс өөр аргагүй шарах байна. Яг л мөн байна. Би урд өмнө наадахаас ч нөр ганцхан энэ аргаар эмчилж болох шарах сар үзэж байгаагүй юм байна шүү. Чамааг үнэхээр л юм мэддэг хүн наашаа явуулсан байна. Та тэгээд надад туслах уу? Үннийг хэлэхэд эхлээд чи шоронгийн даргатай уулзах хэрэгтэй. Тэгтээ бас эмч дагуулж очиод нэр хаягаа тодорхой хэлэх ёстой. Би л мартаагүй бол урд өмнө тэгж байсан санагдаад байна. Гэхдээ би багахан шагнал өгвөл бүх юмыг зохицуулж бүтээгээд өгч болно шүү. Хөөх, гялала. Ямар сайн юм бэ? Би танд шан өгч хэрэгэ бүтээсэн дээр гэж бодож байна. Нууц байлгах санаатай байна. Амраг хонгороосоо нууж байгаа мó? Үгүй, нөхрөөсөө. За, тохирлоо. Би чамайг тэр хүний хүүрэнд хүргүүлэмцсэн. Эмэгтэй хоолын жижигэн асуулаа. Одоо тэр хүүр хаана байгаа вэ? Хүүр гэжтэй хүн үү? Одоохондоо амьд байгаа шүү дээ. Тэртээ холд үнсийн харагдаж байгаа шоронд байгаа. Гэт өвгөн эгц зохионы орой дээр байгаа шорон руу заав. Эмэгтэй нөхрийнхөө тухай, найз нөхдийнхөө тухай бодов тэгснэ. За. Би яаж тэр газар чи хурж очих вүлээ? Өвгөн эмэгтэйг өөдрөөд өхүүлэнгээ хэлсэн нь.
Чи шоронгийн хан дагаад явбал нэг хаалгатай таарна. Тэнд яг 1 цаг гэхэд очиод хүлээж угаарай. Би тэр хаалгыг дотроос нонгоолгоно. Би тэр ялтныг цаазалж дуустлаа. Гэртээ харж хоолоо идэж чадахгүй. За баяртай. Битгий хоцроорой доо. Хэрвээ чи хүнд танигдахгүй гэж бодож байгаа бол нүүрнийхээ урдуур тор унжуулаарай. Иш чаавас би нэг чам шиг охинтой байсан юм да. Эмэгтэй ч өвгнийхоос явлаа. Тэрбээр өксүр замаар явж байхдаа маргааш өнөө хаалганы олдонд биц хэмээн өөрийгөө өөртөө итгүүлэхийг хичээн. Тэгтэл удалгүй тэр хаалганж харагдав. Шоронгийн гадна хананд нарийнхан босоо нүх байх нь нөгөө хаалга байж. Явж байгаа зам нь нэлээд өксүр учраас эмэгтэй дээшээ матсаар хаалганы дэргэд ирэхдээ баахан амсгаадсан байсан учраас түр амсхийн зогсов. Эргэж голын ирэг дээр шавааж байгаа овоохоо руу харвал ярахч нь дахин нөгөө шатаараа дээшээ гарч явна. Тэгээд дээд давхрын өрөөндөө орсноо удалгүй гэрлээ унтраачав. Хотын цаг дуурахыг сонсвол 10 цаг болжээ. Эмэгтэй буцаад буудалтай очлоо. 9-р хэсэг санамсаргүй учрал. Бямб гаригийн шөнийн 1 цаг болов. Тохирсон ёсоор шоронд нэвтрэн орсон гэрт рүү далоож тэр үед шинэвтер санагдаж байсан зассан чулуу өрж босгосон сонгомл маягийн хийцтэй дээрээ мужийн шорон 1793 он гэж бичсэн ханны 2 дахь хаалгаар орж хүлээх өрөөнд суув. Өчигдөр холоос гарахад нүдэнд нь туссан шоронгийн барилгын нүүрэн тал нь энэ аж. Тэндээс шууд дээвэр дээр байгаа цаазын тавцанд хүрч болох юм байна. Энэ жижиг хот хүл өмөө ихтэй захан түр хаалттай байлаа. Харин гэрт руудаа айн сандарч амь наан там цаан суужэв. Болдсон цагаа болтол өрөөнөөсөө цухуулгүй байж байгаад хүн цаазлахыг харах гэж ихц хадан зохионы ёроолд цугларан шавсан олон хүнд харагдахгүй хичээн зорьсон газараа явж очлоо. Гэхдээ одоо ч гэсэн доор цугларсан олны дуу шуугаан тэр дунд хамгийн сүүлчийн үгээ хэлж нүглээ наминчил гэж сөнг хоолоогоор хашгирах хүний дуу тод сонсогдно. Ялтныг цаазлах ялаас хэлтрүүлсэнгүй шууд цаазаллаа. Гэвч цугларсан олон цаазлуулсан хүний хүүрийг авч явахыг харах гэж тарахгүй зогсно. Удалгүй санснаа хийх гэж уйггүй зүтгэж яваа эмэгтэй толгой дээр нь хүний хүнд алхах хөлийн чимээ гарахыг сонсов. Тэр дорхноо нэг гар өөрийн дохиогоор дуудав. Сууж байсан өрөөнөөсөө гадагшаа гарч дуудсан чигт нь явж аврах том хаалганы цаана байгаа шоронгийн хашаан доторх зассан талбайг гэтлэв. Өвдөг нь учиргүй чичрэх тул арайж балхна. Эмэгтэй нэг ханцуугаас сэм унжуулж харин өвчтөө гараа алчуураараа оруулсан харагдана. Эмэгтэй явсаар хүрэх газраа хүрвэл тэнд шургааг зөрүүлэн хадаж хийсэн 2 суурь байх юм. Тэдгэрийг ямар учиртай тэнд тавьсныг бодож амжаагүй байтал ард нь шатаар бууж ирж байгаа хүний хөлийн нүсэр хүнд чимээ сонсогдов. Эмэгтэй эргэж харахч чадал байсангүй. Нэг газар үл хөдлөн зогсох мөртлөө 4 хүн хааш яаш хадаж хийсэн авс мөрөн дээрээ тавиад дэрэгдүүр нь өнгөрч байгааг ойлгов. Авсан задгай бөгөөд дотор нь бааз дөх эцтэй даван өмдтэй ажлын хувцас бүхий залуухан эр хэвтэж байна. Тэрний ажлын хувцас авсны ирмэг дээгүүр даван унжиж байснаас харахад хүүрийг авсанд тун яарав хийсэн нь мэдэгдэнэ. Авсыг нөгөө 2 суурин дээр тавив. Яг энэ үед залуу бүсгүй санаа сэтгэлийн байдал ямар байсныг үлгэрлэн хэлэх юм бол нүднийх нь өмнө битүү манан татсан мэт байсан бөгөөд дээр нь бас нүүрнийхээ урдуур тор унжуулсны санвал үнэхээр юу ч харахгүй байлаа. Тэрбээр юугүй ам тавих гэж байгаа мэт байсан бөгөөд зөвхөн сэтгэлийн тэнхээгээр л одоо хүртэл 2 хөл дээрээ тогтон зогсож байлаа. Дэрэгд нь нэг хүн "За одоо" гэж шивнэхэд энэ бол өөрт нь хандаж хэлсэн үг байна гэж бүдэг батаг ойлгов. Эцсийн хүч тэнхээгээ шавхан ураг шалхав. Яг энэ мөчид араас нь хэдэн хүн ойртон ирж байгааг сонсов. Гэрт руудаа хараал туссан гараа гаргахад Дэвис цаазлуулсан хүний хучлахыг сөхөж нүрийн ил гаргаад гэрт руудаагийн гараас барьснаа үхсэн хүний хүзүүн дээрх хад жимс шиг харуулан өнгөтэй нарийнхан зураасыг тааруулан тавилаа. Гэрт руудаа муухай чарлав. Эд шидтэй өвгний хэлсэн цус солигдно гэдэг болжээ. Тэгтэл яг энэ мөчид бас нэг хүний муухай чарлах дуу хадаж
агаарыг хаг яран урах шиг болов. Гертруда гайхаш алдан эргэж харвал танигдхийн аргагүй нүүр царайтай удаан уйлж унжснаас болж уулаа нүдтэй болсон Рода Брук зогсож байв. Тэрний ард Гертрудагийн нөхөр бас зогсож байсан бөгөөд царайд нь гүн үрчлээ сууж нүүрэндээ нулимсгүй боловч харц нь элий балаа мэт болсон байлаа. Чи юу? Энд юу хийж яваач нэнв? Гэж нөхөр нь сөөнгө дуугаар асуув. Энэ бузар юм. Манай хүүхэд бид гурвын дундуур орох гэж яваа нь энэ. Чөтгөрийн үзүүлсэн хий үзэгдлийн учир чи байчээ. Чи яг тэр шулам дүрээрээ мөн байна. Гэж Рода хашгираад Гертрудагийн нүцгэн гараас чанга атгаж огцом татан түүнийг хананд шахав. Тэгэд Брук барьцаа сулруулмагц торхон залуу бүсгүй Гертруда нөхрийн хөлд үхэтхийн унав. Нөхөр нь түүнийг өргөж босгоход хэдийний ухаан алдсан байлаа. Гертруда нөхрөө Родатай хамт байхыг хармагцаа саяын цаазлуулсан залуу бол тэр хоёрын хүү гэдгийг ойлгосон юм. Тэр үед ялтны төрөл садан хүсвэл цаазлуулсан хүнийхээ шарилыг хүлээн авч өөрсдөө оршуулах эрхтэй байж. Тийм эрхтэй байсан учраас Лож Родатай хамт алдсан хүүгийнхээ шарилыг шалгаж авахар энд ирсэн юм байна. Рода хүүгийн хэрэг хийсэн хэмээн баривчилмагц. Мөн дараа нь бас хэд хэдэн удаа Ложийг дуудуулсан юмсан ч. Тийм учраас Лож шүүхийн хуралд сууж л дээ. Өнөөх амралттай хэмээн өөртөө зав гарган явсных нь учир энэ байж. Хүүгээ цаазлуулж уй гашууд автсан эцэг их хоёр хүн амтны нүдэнд харагдахгүй кичийн ийхүү хүүгийнхээ шарилыг авахар иржилтэй. Шоронгийн гадаа шарилын ороох даавуу авч явах тэрэг хүлээж байлаа. Гертрудагийн биеийн байдал тун муу байсан учраас шоронгийн эмчийг дуудаж үзүүлэх хэрэгтэй болов. Түүнийг шоронгийн хашаанаас дамжлан гаргаж хот руу авч яв. Гэвч эмэгтэй гэртээ амьд мэнд буцаж очих тавилангүй байжээ. Тэрний хөдөлгөө болж хатсан гараас нь болж улам сүлдсэн чадалтынхээ бүхэл бүтэн 24 цагийн турш бие бялдар оюун санааны хүнд хүчээр дарамтанд байсны дараа амссан 2 хүнд цохилтонд орсноор юу ч үгүй шавхагдан алга болжээ. Тэрний цус үнэхээр солигдсон боловч солигдсон нь хитэрсэн гэж хэлж болох байлаа. Тэгээд 3 хоногийн дараа энэ хотод амьсгаа хураасан юм. Тэр явдлаас хойш нөхөр нь дахиж хизээч Кастербриджд үзэгдсэнгүй. Харин урд өмнө тогтмол очдог байсан Англибери хэмээх хизээнээс зах зээлийн газар гэж алдаршсан хотгонд нэг удаа үзэгдсэн гин. Тэрнээс хойш энэ тэнд хаяа өдрийн од мэт ховор үзэгддэг болжээ. Эхлээд баахан сэтгэл нь шаналж санаагаар унсан боловч аажмаар арай дэрдэж хожим туйлын цэвэршиж ариусч үргэлж бодлогоширч явдаг хүн болжээ. Хөөрхий залуу ихнэрээ оршуулмагцаа Холмсток дахь фермээсээ салж мөн түүний залгаас өмдөө очихоо болж мал сүргээж зарж мужийн нөгөө хэсэгт байдаг Порт Брэди хэмээх газар руу нүүж тэнд ганц бие суусаар 2 жилийн дараа нас нөгчсөн юм. Нас барсныхан дараа үзвэл нилээд арвин эд хогшлог хүүхдийн засан хүмүүжүүлэх газар гэрээслэн шилжүүлсэн байлаа. Уг нь Рода Брук хаан байгаа нь олдсон бол эд хогшлоос нь жил болгон бага хэмжээний тэтгэмжийн мөнгө авах боломжтой байсан юм. Нэг хэсэг тэр эмэгтэй хаан байгаа нь мэдэгдэхгүй байлаа. Гэвч удалгүй хуучин сүмдээ хурж ирсэн бөгөөд өөрт нь бага хэмжээний тэтгэмж оногдож болохыг мэдээд авахаасаа эрс татгалзсан юм. Төдөлгүй нөгөө л сүүний фермдээ сайлчнаар ажиллаж эхэллээ. Ингэж сайлчны ажил хийсээр он жил улиран өнгөрч, нуруу нь бүхтэж, хар үсэнд цэл бууралтаж, духан бяцхан халзрав. Магадгүй үхрийн бөөрөнд үргэлж тухаа нааж байдаг байсан болохоор тэгсэн байх. Заримдаа түүний үүх түүхийг мэддэг хүмүүс зориуд холхон зогсоод түүнийг ширтэн харж сааж байгаа сүүнийхэн шур хийх дуу чимээтэй хамт юу ч илэрхийлэхээ болж зангирч үрчээсэн хөмсгнийхэн цаана ямар гунигт бодол сулхан цохилж байгаа олдоо хэмээн боддог байлаа. За өгүүлэг маань ингээд дуусж байна.
За тэгэхээр бүгдээрээ хамтдаа 2-7 хоног нэг өгүүлгээ 2 хуваагаа Томас Хардигийн Хатсан гар гэж алдартай өгүүлгийг сонсож дуусглаа. Тэгэхээр та нар маань өөрт төрж байгаа сэтгэлдээ энд юун тухай яригадаад байна? Бид одоо энэ Английн зохиолчийн бичсэн энэ алдартай өгүүлэг юугаар алдартай бол юуг ойлгож болох уу гэдгийг бас сэтгэлдээ бичиж үлдээгээрэй. Тэгэхээр ер нь Томас Харди зохиолч маань өөрөө дандаа зохиолуудаа нэг юм энгийн фермүүдийн дунд өсөж хөдөөний хүмүүсийн амьдралыг маш бодитоогоор дүрсэлдэг, бодит зовлонгуудыг бичдэг. За тэгээд хүний хүсэл мөрөөдөл гэдэг ямарваа нэг зүйлд цохигдоод бутраад үгүй болдог, хувь тавилан ийм юмнуудын тухай айгүй нюанстай бичдэг. Ер нь зохиолынхон төгсгөл дандаа жоох юм хүнд байдаг ийм зохиолч. Энэ зохиол дээр одоо энэ ложийн хуучин эхнэр байсан хүүгийг гаргасан тэр Настафтер эмэгтэй үзэгслэн гоод нь атаархсны төлөө тэр хүнд одоо бидний ярьдгаар те хараал хийж чадаад байгаа юм үнэхээр тэр хүүхний хийсэн хараал муу юм уу? Тэгвэл тэр залуу эмэгтэй бас сэтгэлдээ харттай байсан уу? Хэн намайг ингэж юу? Тэ мухар сүсгийн байдлаар хэн намайг хорлож шүү гэдэг бодол нь өөрийг алаад байна уу? Эсвэл үнэхээр хараалгацсан юм уу? Энэ байдлын зохиолын ерөнхий гол санаа гэж авдаг. Энэ атаархал, хардталт, цөхрөл хүнийг болоод бусдыг яаж сүрүүлж байгааг, мухар сүсэг яаж хүний амьдралд нөлөөлөд байгааг энэ зохиол дээр харуулдаг. Тэгэхээр ер нь энэ зохиолын он цагаар нь бодоод үзэхэд шинжлэх ухаан сул хөгжсөн ер нь маш их шашинлаг, маш их мухар сүсгийн байдалтай байсан тэр Английн хөдөө тосгоо ямар байсныг л энэ зохиол дээр бас ингээд энэ хэдүүний амьдралаар харуулчихж байгаа. Дээд энэ атаархал, хардталт энэ бүх зүйл бидэнд бас өөрсдийн маань ингээд бүр хатаагаад идэх юм биш байгаа гэдгийг бид бас хувь хувьдаа бодъё. Ер нь зохиолчийн хэлэх гэсэн санаануудыг бусад зохиолоос нь бас харж болно. Та бүхэн маань Томас Хардигийн зохиолуудыг бас олж сонгож уншаарай. Маш гоё зохиолууд байдаг. Тэгээ бүгдээрээ өнөөдрийн зохиолыг Намбарын их баяр орчуулгаар хамтдаа сонслоо. Тэгээд улс төр энтер гэх гэсэнгүү ямар ч гэсэн энэ хүний орчуулгын чадвар бол үнэхээр мундаг. Намбарын их баярын орчуулгаар уншихад бол сайхан урсаад явлаа. За ингээд үзэг сонсогчд маань сайхан сэтгэлдээ бичээрэй. Та нартай баярлалдаг шүү. Шинжлэх ухаан таны мэдхүйн хот мөндөр суваг орон зохиол тайртай сонсогчдод зориулаад дэлхийн шилдэг 50 өгүүлэг нэвтрүүлгээ хүргэлээ. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчтэй ухаалаг таслах он тайм технологи од мөндрийн алтан гишүүд маань дэмжиж ажиллалаа. Бүгдээрээ өнөөдөр Сохрын орон намаас Хатсан гар өгүүлгийг уншиж дуусгалаа. Энэ лайвын өмнөх лайвыг хайж олоод заавал бас өмнөхийн сонсороо сэтгэлдээ үлдээгээрэй. Дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.